Сайн байцгаана уу? Намайг Наранжлан гэдэг. Өнөөдрийн бичлэгээр сүүлийн шинэ технологид болох TypeScript, Next.js, Next гэсэн програм хэмжүүдийг авчирсан. За ингээд бичлэгтээ орцгоё. Эдгээр програм хэмжүүд нь Node.js гэсэн фреймворк дээр өргөдөө үндэслэгдэн хийгдсэн байгаа. За хамгийн сүүлийн Next.js технологийн програм нь React.js дээр нэмэлт хөгжүүлэлт хийгддэг байгаа. Хамгийн сүүлийн шилдэг чанар 10 програмчлал хэлнэ энд харагдж байна гэсэн. За нэгдүгээрт бол веб технологийн JavaScript програм хэмжээ орсон байна. За тэр 5 дугаарт бол TypeScript гэдэг технологи сүүлийн үед нэлээд эрч хүчтэйгээр орж ирсэн байна. TypeScript гэж юу вэ? TypeScript гэдэг бол type, JavaScript гэсэн хоёр үгний нийлбэл жишээ нь үг байгаа. Өөрөөр хэлбэл JavaScript дээр хувьсгчийн төрөл гэж байдаг бол энэ дээр хувьсгчийн төрлийг оруулж ирсэн байна. Энэ нь бол жишээ нь нэг стандарттай хувьсгчүүдийг үүсгэх буюу кодын чинь алдааг илрүүлэхэд хэрэг болно. Таны итгэж болох үр дүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ хувьсгчд алдаатай утга онохоос өөрчлөн анхааруулж байна гэсэн. Аюулгүй байдлыг хангаж өгнө. Томоохон төсөл дээр олон хөгжүүлэгч нар ажиллаж байгаа үед алдаатай утга сансргүйгээр алдаа гаргахгүй байх чинь үндсэн ач холбогдолтой гэсэн. Веб хөтөж Node.js, Deno, JavaScript болно. Таны бүх програм хангаж дээр энэ чинь шууд ажиллана гэсэн. Энэ програмыг чинь програм хангаж Microsoft компани үндсэн хөгжүүлэлтийг хийж явдаг. Програмыг суулгахтаа TypeScript нь шинэ прожектыг үүсгэхэд нь np install TypeScript гэдэг консоль бар буюу терминал дээр үүсгэнэ гэсэн. За програм буюу сервис ажиллуулахдаа npx tsc гэж ажиллана. Энэ npm гэж ерөнхийдөө бүх програм хэмжүүд дээр энэ JavaScript-ийн хөгжүүлсэн програм хэмжүүд дээр гарч байгаа. Энэ нь бол Node package manage гэсэн үгний тавьчлал. TypeScript-ийн syntax буюу бичиглэлийн хувьд ингэж харагдана. За энэ дээдлийнх нь хэсэгт нь interface, user гэдэг хувьсгчийн нэг чинь бүлэг үүсгэж байна гэсэн. За энэ дотор ID, first name, last name, role гэсэн ийм эхнийх нь ID нь болохоор number, бусд нь string төрлийн үүсгэж зарлж өгч байна. Үүнийг доотлолт нь энэ дамжуулж new user гэдэгт нь цэг user гэхлээрээ энэ user гэсэн хувьсгчийг задлаад энд байрлуулж байна гэсэн. Ардлынх нь update гэдэг. За энэ доотлын хэсэгт нь бол энэ хувьсгч дээр энэ алдаа заасныг програмын код бичиж явахад алдаа заагаад энэ олоосон байна. User цэг name. Яг тэгэхээр дээдлэлт нь name гэсэн хувьсгч байхгүй учраас first name шүү тэгж бичгээс учраас нэг өөрчлөн анхааруулаа явж ирсэн код бичиж явах хооронд. Ингээ алдаа байна. Энэ алдааны мэдээ хувьсгч чинь буруу бичсэн үед яаж анхааруулах вэ гэхээр энэ function compacted энэ функц руу R гэсэн хувьсгчийг дамжуулж тэнгуут доотлолт нь програмын кодон дээр олон бичгтэй or гэдэг алдаатай бичингүүд нэг код бичих хооронд анхааруулга улаанаар ингээ анхааруулж. Тэгээд or гэсэн хувьсгчийг таньсангүй R гэж бичсэн юм байна. Энэ голын хэсэгт нь бол энэ hello hi гэдэг байж байна. За энэ тэмдэгтэн мөр хувьсгчдэр байхад доотлолт нь hello гэнгүүт 123 гэж байна. Энэ бол ерөөхдөө JavaScript-ээр энэ бол шууд дараагийн тогтмолын integer төрлөв тав авчдаг бол энэ дээр TypeScript-ээр бол тэмдэгтэн мөр хувьсгчдэр тоон өгч болохгүй. Энэ нь бол ерөөхдөө сансргүй алдаа байж магадгүй анхаарлаа авч. Энэ доотлын хэсгээр нь энэ trim гэсэн функцээр алдаа зааж. Яг тэгэхээр энэ улаацсан байгаа учраас энэ R гэсэн massive дамжуулж. Massive дамжуулангууд энд R цэг trim гэхэлэр энэ тэмдэгтэн мөр
хувьсгчдаар ажилладаг юм тайрдаг функц ч юм уу тиймэрхүү функцүүдийг одоо ч хэрэглэх гэдэг учраас энэ буруу байна. Мессеж дээр хэрэглэж болохгүй байна. Дараагийнх нь энэ user гэдэг. Одоо энэ user дотор аккаунт гэсэн хувьсгчийг дамжуулж байна гэсэн. За энэ аккаунтын дээдлэлт нь энэ одоо хувьсгчийн бүлэг үүсгэсэн байна. Interface account гэдэг. За ID нь number төрөл, тоон төрөл, бус нь одоо чинь display string төрлийн хувьсгч. Тэгэнгүүт нь user одоо энэ функц дотор welcome гэсэн функц дотор user хоёр тодорхойлогдсон аккаунт гэхлээр аккаунтын одоо бүлэг үүсгчүүдийг user-т оноочих гэсэн. Тэгээд доотлолт нь user цэг ID гэхлээр энэ ID number-ыг авч дугаарыг авчих гэсэн үг шүү дээ ID гэдэг. Нарын хэсэгт нь type result гэдэг. Энэ pass энэ or-ын одоо чинь нэг одоо чинь босоо зороос нь гэсэн шүү дээ. Энэ бол энэ хоёр хэсэгч аль нэгийг авах боломжтой гэсэн result. Тэгээд энэ verify гэсэн функц руу дамжуулаад result-а. Тэгээд энэ result нь одоо энэ тэнцүү байна уу? Past тэнцүү байна уу? Past тэнцүү бол past гэдэг үгүй байх юм бол valid гэдэг ингээ аюуллах нь шүү дээ. За Nest.js дараагийн програм гэж байгаа. Энэ бол REST API хөгжүүлэх гэж бод одоо энэ фреймворкийг сонгох Монгол зүгээр гэдэг. За Node.js дээр хийгдсэн фреймворк байгаа. Энэ одоо чинь хөгжүүлэгч компани болохоор Kirlon гэсэн компани ба. За шинэ прожект үүсгэхдээ терминал хэсэгтээ npm install end np start гэдэг ингээд үүсгэж болно. Тэгээд TypeScript-ийг одоо чинь модулыг татаж оруулах гэж бол Nest TypeScript starter гэдэг ингэж бичээд ажиллана гэсэн. Үүнийхээ дараа сервис буюу програм хийж ажиллахдаа Nest start гэж ажиллана. За энэ үндсэн ерөөдөө кодууд нь ингэж харагдаж байна. API controller TS гэдэг TypeScript код харагдаж байна. Next.js дээр. За дээдлийнх нь хэсэгт нь компонентуудаа татаж оруулж import get controller гэдэг. From Nest.js гэдэг. Come on. Дараагийнх нь app service гэдэг. API service-ийг доод оруулж байна. API гэсэн ойлголт ерөөдөө сая дурддагдсан. Энэ юу вэ гэхээр application program interface гэсэн үгний төвчл. Маш өргөн хүрээтэй ойлголт бөгөөд компьютер ухаалаг утас компьютерийн жимгээ бүгд л ерөөхдөө API гэдэг гэсэн. Ямар нэгэн програм өөр нэгэн програм хэмжээтэй харьцахад зориулагдсан тийм зөв бүтэц буюу хүсэлт хариунуудыг өгнө гэсэн. Өөрөөр хэлбэл сүүлийн технологиуд бол энэ таблет web, game, mobile, smartphone гэдэг эднээс ерөөдөө нэг ижил стандарт протоколоор ерөөдөө өглөөдөө дамжуулдаг ерөөдөө болж байгаа. HTTP протокол буюу бүгд одоо чинь нэг стандарт өглөөнд хүлээж аваад тэгээд цаашаа өглөөд уншаад одоо жишээнээр аваад тэгээд цаашаа өөрийнхөө платформ дээр цадалдаг баг. CRUD гэсэн иймэрхүү үгний төвчлүүд гарч ирдэг. За энэ бол create, edit, update, delete гэсэн үгний төвчлүүд байна. REST API нь болохоор HTTP протоколын протоколд одоо чинь веб технологи дээр веб хуудсууд дээр одоо хүсэлт, хариу, апдейт, өөрчлөлт гэх мэт үйлдэлүүдийг хийх боломжтой байна. За create нь бол үүсгэх, edit нь унших, апдейт нь өөрчлөлт, delete нь устгах гэсэн ийм команд. За энэ REST API-ийн нэг жишээ нь бол ерөөхдөө JSON файл байна. JSON файл нь бол өглөөдийг одоо чинь маш хэлбэр аргаар бага хэмжээтэй файл болгож хадгалдаг тийм төрлөө. За энэ хажуудалд нь JSON файлыг харагдаж байна. За эдгээр өглөөдийг нэмжиж өөрчилдөг. За прожект үүсгэхдээ одоо энэ Nest.js дээр одоо API тэгээд G гэж ингэж Nest.js гэж ингэж үүсгэж болно. За мөн ард талд нь /CLI гэдэг. CLI-г ашиглах юм бол ерөөдөө
нэмэлт одоо төлөвүүдийг хялбархан суулгаж болдог. Одоо шинэ project, controller, service, DTO, data controller гэдэг. Эдгээр ингээд дата суулгаж байна. Тэгээд next new project гэж шинэ project-ийн нэрийг өгөөд service буюу програм ажиллуулгахдаа npm start гэж ажиллана. REST API-г үүсгэхдээ үүсгэх хэсэг нь болохоор энэ. Nest chi resource todo. За ингээд REST API хэсэгт. Энэ дээр бол controller, service, DTO, CRUD гэдэг. Тэгэхээр одоо сервисүүд нэгдэх боломжтой бол. За терминал дээр програм авч зогсоохдоо Ctrl C дарж зогсоож болно. Дахин програм нэгтэй одоо сервисүүд ажиллуулахдаа npm run start ажиллана. Энэ SJS-ийн ерөнхий одоо програмын бүтцүүд нь харагдаж байна. Одоо SRS-д нь todo байна. Одоо энэ TypeScript-ийн кодууд main TS-ийн JSON файлууд нь харагдаж байна. Доотлолт гэж гэдэг. Nest.js-ийн одоо Nest.js-ийг дараагийн програм онож байна. За энэ нь юу гэдэг вэ гэхээр React Framework-ийн нэг хөгжүүлсэн хувилбар нь бол Next.js. Next.js нь сервер хэрэглэгч хоёр талдаа рендер хийх боломжтой. Веб одоо ихэж унших хурд нь маш өндөр. HTML, CSS, JSON. Ерөнхийдөө энэ React.js-ийн файлуудыг татаж аваад уншихгүйдээ хоёр хэсэгт болох шүү дээ. Нэг нь static file, нөгөөх нь JSON file болох шүү дээ. Тэгэхээр бүхэл хөдлөөр уншихгүй нэг. Backend болон front-end талдаа ажиллах програм хийх боломжтой. Next.js. React.js нь бол хэрэглэгч талдаа бүх рендер хийдэг. Ихэж уншихдаа хүлээлт 50 хуудастай бол ихэж бүх файлаа татаж авах. Тэгэхээр нөгөө бүхлээр нь уншаад, бүхлээр нь татаж аваад тэгээ програм ажилладаг учраас ихний урд удаа. Тэгэхэд Next.js нь жижиг хуудасуудаар нь татаж авангуудаа тэрийг уншаад хэрэглэгчд үзүүлээд учраас хүлээлт үүсдэг. Next.js нь хэрэглэгч одоо чинь ихэж static хуудас авчууд дараа нь үүний дараа JSON файл нь авчдаг. Dynamic JSON файл нь авсны дараа dynamic үйлдэлүүдийн тооцоололт хийдэг. Файл тусрыг хэрэглээд учраас энэ рендер нь хурдан байдаг. Бүхлээр хийхгүй. Хэсгэж яадаг. За Next.js-ийг бол Vercel гэж компани хөгжүүлэлтийн нэгддэг байна. Сууж. За Next.js-ийн кодуудын ерөнхий бүтц нь харагдаж байна. Одоо энэ home гэсэн одоо чинь компонентийг үүсгэлээ гэж бодоход энэ тусдаа нэг page хуудас болоод page дотроо home JSX гэсэн юм Next.js-ийн файл үүсчих гэсэн. Тэгэхээр ингээд React.js-ийн файлуудыг татаж уншингуудаа нэг хуудас файл болгочихно гэсэн. Одоо ингээд компонент за header дотор JX файл байна. Footer дотор JX файл. Content дотор JavaScript файл. Page дотор hello JavaScript файл. За home дотор JX ингээд product дотор JX файл. Гэмшлээ ингээд нэг хуудастай одоо нэг одоо folded ингээд folder-ууд pages гэсэн folder-т нэг файл нэг хавцууд үүсгэж байна. Тэгээ энэ дээр хадаж уншиж явуулахаар хурд хүлээлт үүсгэж байна. За энэ дээдлэлт нь module CS гэсэн компонент буюу энэ CS файл. За ингээд normal disable гэсэн үүсгэж байна. Тэгэнгүүт компонентууд нь submit bot гэдэг JS JavaScript файл байна. Bot-ны төвшнээ. Тэгэнгүүт эндээ компонент дата оруулчих. Import style гэсэн нэрэн дотор нэр үүсгээд from submit module CS гэсэн файлаа дата оруулчих. Тэгэнгүүт энэ доотлолт нь style гэдэг саний дуудсан компонент style C-г normal гэдэг. Normal хэвсэгчийн дээдлээс нь аваад хүлээлтийг уншиж чинь гэсэн bot дотор. Шинээр project Next.js үүсгэхдээ npx create next ap гэж үүсгэж. Let's get. Тэгээд cd Next.js blog гэдэг энэ өөрийнхөө үүсгэсэн файл фолдер руу оруулсан програмын фолдер руу
Тэгээд сервис програм ажиллуулахдаа npm run dev гэдэг ингээд сервис ажиллуулж байна гэсэн. За Next.js нь бол GitHub description дээр одоо хамгийн их хэлцүүлэгтэй технологи нэгээр Next.js тодорч байгаа. Дэлхийн нийтэд одоо маш эрэлттэй технологи болж усан гэж байна. Мөн адилхан одоо Next TypeScript-ийг одоо чинь ашигладаг баг, дэмжиж ажилладаг баг. TypeScript мөн React-тэй одоо нийцтэй ажиллана. Ерөнхийдөө React дээр суурилсан учраас баг тохируулга хийж одоо үр дүнтэй програм хонж их зорилттой. Одоо zero configuration буюу тэг төрхөө хамгийн хэлбэр аргаар оптималын буюу оновчтой шийдлэр ингээ өөрөө зохицуулт хийж яадаг гэсэн. Задал. Энгийн чиглэлт хийдэг routine. Парамын хөгжүүлэлт одоо хэлбэр хордон байдаг. Кодыг хувааж хуудас дуудах хурдыг өндөр болгож жижиг хэсэг болгож учраас нэг болоо. Веб хуудас суурилсан чиглэлт ачаалах одоо чанхны ачаалах хурд нь өндөр хурдан болдог. Static file-ийн үйлчлэг үзүүлдэг. Жижиг одоо чинь dynamic програм гэнүүтээ бүхэл хэсгээр уншаад байхгүй жижиг static үсгээд явуулчих учраас яг л одоо static web шиг хурдан уншдаг гэсэн. Програмын кодын үндсэн бүтц нь харагдаж байна. За энэ pages гэсэн фолдер дотор нь API гэсэн фолдер байна. За үүн дотроо JavaScript файлууд нь харагдаж байна. Мөн JSON файл нь package нь харагдаж байна гэсэн. Энэ дээдлэлт нь одоо комментуудад татаж оруулж ирж байна тийм үү? Import хийд одоо чинь from next хийгээд ингээ оруулж ирж байна. За онцгой кодод нь томор харуулж байна. Энд коммент нь татж авч байна. Import style from style home module cs гэдэг ингээ оруулж ирж байна. За энэ миний хэсгэд нь хавь. За бичлэг таалагдсан гэж найдаж байна. Лайк дарж сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр ууслаа. Түр баяртай.